зээлээ төлөхгүй хэнэггүй явсны улмаас нөгөө гоё ордноосоо хөөгдөжээ. Тэр гуравт очих газар байхаагүй тул хуучин дахин хөлдөө байшин руугаа буцаж явна. Замдаа аимшигтай байлаа. Гэвч байшинд хэн нэгэн байгаа бололтой. Нэг нь эмгэнт хөлслүүлсэн байж. Баяртай. Тэр эмгнийг буцааж явуулж өөрсдөө үлдэхээр болов. Бас нэгэн шид тэмдэн түр төвгүй өөртөө зам гаргаад л явчлаа. Улаанбаатар орж цагийн ажил хийж зээлээ төлөе. Угаалгын өрөө 0 цэвэрлэх ажил олдно. Үгүй юм бэ нэ. Чихэр иддэг бичлэг хий. Үзэл цайтай од болно шүү дээ. Чи чамийн бичлэг их үзээд шүү. Багсгаарай. Од болтлоо 80 жил бүтэхгүй. Онлайн шоп ажиллуулъя. Тэмүүгээс бараа захиалж аваад цааш онлайнаар зардаг боллоо. Хилмэнгтэй болж сайрхан байлаа. Даанч асуудал үүснэ шүү дээ 8-нд. Заавал үлгэрээ цааш нь комментоор зохиож бичээрэй хүүхдүүдээ. Шууд санаа чинь таалагдвар үлгэр болгоно. Буцаая. Би чамд хүүхдээний гутал загсан юм уу? Энд чинь юу болж байгаа юм бэ? Ногоон амтэн минь.